Цагаангаа өлссөн үедээ дотор эвгүй оргидог тийм шинж тэмдэг байдаг уу? Тэгвэл дотор эвгүй оргилтыг намд дарж чаддаг. Магадгүй та бие давхар бол тий жирэмсний хордлоготой хоол идэж чадахгүй тийм таагүй байгаа бол цагаан гаатай халуун бүлээн ус уугаад нэг үзээрэй. Цагаан гаа бидний өсөглөн мэдрэмжийг дарж өгнө. Хоёрдугаарт нь тэр дотор эвгүй оргиулах тэр шинж тэмдгийг арилгаж өгдөг. Мөн оройн цагаар уух юм бол хоол шингээлтэнд маш сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр цагаан гааг маш сайхан хальстай сайхан угаагаад эсвэл хальсыг арилгаад халуун усанд хийж усаа маш гоё амтыг оруулж агаад халуун бүлээнээр нь хүүтэн биш халуун бүлээнээр нь уух юм бол танд үнэхээр ашиг тусаа өгнө шүү. Зүгээр нэг ус ууж чадахгүй анх ус ууж сурж байгаа хүмүүс зүгээр нэг ус уухаар эвгүй идэг да. Тэгвэл гоё цагаан гаатай ус уугаад үзээрэй. Эхний удаад танд цагаан гаа тааламжгүй санагдаад ах юм бол багахан зэргийн цэвэр байгалийн гаралтай зүгийн бол эсвэл бурам амт оруулаад уугаад үзээрэй. Үнэхээр таалагдсан үр дүн танд өдөр бүр уусан ч болно. Өглөө оройдоо нэг уусан ч болно. Би гэхдээ ингээ 2 хэрчим цагаангаа хийгээд өдөржингөө уухад маш гоё амтаараа байж идэг. Цагаангааг устай уухаас гадна хоолндоо хэрэглэхэд бас маш гоё тохиромжтой байдаг. Сонгон сормос хэрэглэхгүйгээр жижигэн хэрчээд сайхан тосонд хуурж байгаад махаа хийж хуурах юм бол үнэхээр гоё шин соргог гоё амт оруулж өгдөг. Цагаангааг янз бүрээр хэрэглэж болно.